хийгдсэн байгаа вэ? Энэ ажлыг одоо та бүхэн хэрхэн үнэлж байгаа вэ гэсэн ийм асуулт байна. За баярлалаа. За, Ариун сан сайд. За энэ Монинко гэдэг хөшөөтийн уурхай дээр эцэн заваад ажиллаж байгаа, эзэмшээ ажиллаж байгаа энэ компани талаар сүүлийн үеийн хэвлэл мэдээлэлтэр бол гарсан Гонконгийн хөрөнгийн бирж дээр хөвчөө гаргасан за нэлээд их хэмжээний хөрөнгө төвлөрүүлэлт бий болгосон гэдэг дээр бол бид нар бас мэдээлэл авсан. Тэгээ зохих ёсны газар руу бид нар бас тодорхой хэмжээгээр энэ компани хөвцөөний талаар бас бид нар асуулга тавиад бичиг явуулсан байна. Тэгэхээр зэрэг одоохондоо бол бид нар яг тэрэн дээр бол яг тэдэн сая гэдгийг бид нар яг өнөөдрийн байгаа хэвлэлээр гарч байгаа хүмүүсийн мэдээлж байгаагаар байгаа болохоос ш яг тийм бүртгэл бид нарт ирээд одоо яг тэр босгосон гэх нь бол байхгүй байгаа. За зөвшөлдсөн үгүүл манай яам болон ашигт нөлтөлийн газар тодорхой хариуцж байгаа байгууллагуудтай бол хөвцөө гаргах талаар зөвшөлдсөн асуудал бол байхгүй байгаа. Хуулинд заавал зөвшөөрч гисэн заалт байд юм уу? Байхгүй тийм заалт. Тийм үү. Босоод ирэх шөнө. Доктор юм уу л дээ? За хэдийн хэмжээний ажил хийгдсэн байгаа талаар асуултанд хариулаг байна. За одоогийн байдлаар бол уурхайн үндсэн бэлтгэл ажлууд явагдаж байгаа. Энэ 2010 оны 8 сараас эхлээд олборлтын үйл ажиллагаа явуулна гэж төлөвлөгдсөн юм байлаа. Нийтдээ бол хөрөнгө оруулалт техник эдийн засгийн үндэслэлээр 275 сая Америк долларын хөрөнгө оруулалттай гэж тооцож хийсэн. За өнөөдөр бол бэлтгэл ажлынхаа бол 70% бол хийчихсэн явж байгаа. 8 сар гэхэд бол үндсэндээ олборлтын ажил эхлээд нүүрс борлуулалт ажил эхэлнэ гэсэн техник эдийн засгийн үндэслэлээр уулын ажиллагаа төлөвлөгөөг бол манайд гаргаж өгч гэсэн ингэ явж байна. Ер нь бол тэнд хийгдэхээр бас нэлээд олон ажлууд заагдсан. Жилдээ бол одоо 78 сая тонн нөөцийг одоо ашиглана гэж техник эдийн засгийн үндэслэлээр төлөвлөсөн. Үүнийхээ жилдээ 1.5-аас эхлээд 8 сая тонн хүртэл хүчин чадалтайгаар 12 жил хугацаанд одоо ашиглахаар техник эдийн засгийн үндэслэл эхний ээлжинд бол боловсруулсан. Ашиглалтын 12 жилийн ашиглалтын явцын дунд наривчлсан нөөцөө өсгөөд техник эдийн засгийн үндэслэлийг бол цаашд нь одоо наривчлан боловсруулалт танилцуулна гэсэн ийм өрчлөлтөнд төлөвлөгөөтэйгээр явж байгаа. За баярлалаа. Телехан гишүүн асууя. За баярлалаа. Нэг 5 төрлийн асуулт байна. Нэгдүгээр хөшөөтийн уурхайн нүүрсний нөөц хэдвэ? Сая Хөрлөбаатар сайд нэгэн тоо хэллээ. Тэр тоо маань бидэнд байхгүй нэг өөр мэдээлэл өгөөд өөр тийм ээ. Бидний өгс мэдээлэлс өөр юм яриад байна л да. Нэгдүгээрт нь хөшөөтийн уурхайн хэдвэ? Тогтоогдсон нөөц. Энэ ямар нөөц байдаг юм бэ? Кокс юм уу? Хөрн нөөц юм уу? Төрөл ямар нөөц? 7100 ижлэгтэй болтой юм мэдээлэл байна л да. Нэгдүгээр асуулт. Хоёрдугаар асуулт энэ уурхайгаас жилийн олборлтын хэмжээ хэд вэ? Хэдэн жилийн нөөцтэй юм бэ? Хэдэн жил ашиглах уурхай юм бэ энэ уурхай? За гуравдугаар асуулт нүүрсийг хятад улс руу түүхээр зөөгöd авах юм уу? Боловсрол хийх юм уу? Дөрөвдүгээр хөшөөтийн уурхай төшгөлэн 16 мегаватт 2 турбин тавина. Цаашлаад 12-ыг нэмээд 24 мегаваттын дулаан станц барих юм шиг бичигдсэн байна л да. Тэгэхээр энэ бол зөвхөн өөрийн хэрэгсээ хангахаар станц юм уу? Эсвэл баруун бүсийн эрчим хүчний систем цахилгаан өгөх юм уу? 5-р асуулт Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем гэж хөтөлбөрвээ. Монгол эрчим хүчний салбарын хөгжлийн бодлого тодорхойлсон төрийн бодлого л да. Энэ бодлогонд баруун бүсийн эрчим хүчний системийг хангахаар хөрөх юм бол импортын цахилгаан авахгүйгээр оронд нь
дөрвөн станцаас иргэсээ ажиллах ачит нуурын дулааны цахилгаан станц гэж хотгор урхааг төчгөлөн станц барина гэж юм хуульчилсан байдаг. Энэ станц хэд баригдах юм уу? Цаашдаа. Эсвэл энэний оронд хөшөөдгийг бариад ингэж болох юм уу? Энэ байдлаар ойлгомжгүй юм. Энэ тодруулж хэлж өгөөч гэж ийм 5 төрлийн асуулт байна. Хэвлэл мэдээллээс харж байхад хөшөөтийг тойрсон баахал юм ярьдаг. Болж байгаа ч юм шиг, болохгүй байгаа ч юм шиг. Ажил асуудал хариуцж байгаа хүмүүс энэ зүгээс бидэнд өгч байгаа мэдээлэл бас л ойлгомжгүй. Сая тэгээд Гонконгийн бирж дээр одоо хувьцаа гарсан ч юм шиг, гараагүй ч юм шиг. Тийм ээ? Нэг жүжиг байдаг шүү дээ. Болж байгаа ч юм шиг, болоогүй ч юм шиг гэдэг. Тэр юм шиг юм одоо хариулт бидэнд хэрэггүй л байна л да. Тодорхой хариулт хэрэгтэй байна. Мэдэхгүй бол мэдэхгүй шилээ дараа нь дахин тодруулж өгч болно шүү дээ. Нэг бол энэ мэддэг хүмүүсийн ураач гэж. Ийм хэдэн зүйлийг тодруулж асууя. Дараагаа заагаад байх юм байхгүй шүү дээ. Би асуух юм аа асууж байна. Тэг дөрөв шатах явдалгүй. Гүшин бол юм хэлэн шүү дээ. 5 минутанд юугаа шилж болно. Тиймээс заа гэдэг дөрөв шатах юм байхгүй. Би өгөөд дуусгая. За асуултууд нь хариулаарай. Эрдэнэ бүрүү хариулах шин үү? За эрдэнэ соёлын эрчим хүчний яамны төвчний бодлогын газрын дарга Эрдэнэ бүрүү. За эрхэм гишүүний асуулт. Чангаар микрофонд орох. За нүүрсний нөөцийн хэмжээ. За 2007 онд Мон Инко компанийн хийж гүйцэтгэсэн нэмэлт хайгуулын ажлын үр дүнгийн тайланг 2008 онд эрч байлгийн мэргэжлийн зөвлөлөөр зөвлөлийн хурлаар авч хэлэлцээд за бодиттой нөөц буюу Б зэрэглэлийг 85.7 сая тонноор одоо баталгаажуулж хүлээн авсан байгаа. За нүүрсний чанарын асуудал. За нүүрсний чанарын үзүүлэлт нь чигшилт 0.84% үзүүлэлттэй байна. Үнсжилт 15.5%. За дэгдэмхий бодисын гарц 19.3%. За ерөнхий хөхрийн агуулга 0.49%. За илчлэгийн хэмжээ 7155 ккал одоо ийм өндөр зэрэглэлийн нүүрс гэсэн ийм хариулт өгөхөр байна. За хөшөөтийн уурхаагаас тус яамд ирүүлсэн одоо үйл ажиллагааны төлөвлөгөөний танилцуулган дээр үндэслэж хэлэхэд жилдээ 2-оос 3 сая орчим тонн нүүрс одоо олборлон экспортлохоор төлөвлөгөө ирүүлсэн байгаа. За үүнийгээ бол угаан баяжуулж байж экспортлоно гэсэн ийм одоо төлөвлөгөө ирүүлсэн байгаа. За дараагийн асуулт. Цахилгаан станцтай холбоотой асуулт нь. Гадагшаа гаргах юм уу, дотоодын сүлжээнд холбогдох юм уу? Нэрээ хэлээд шалгая. Борчлон ашиг цонхны газрын геологийн хэлтсийн дарга. Би энэ нөөцтэй холбоотой телефон гишүүний асуулт хариулт өгье. Хөшөөтийн ордыг бол социализмын үед 1960-аад оны сүүлчээс эхлээд судалгаа хийж Тэсрэнгуй хийсэн судалгааны ажил байгаа. Дараа нь 1978-80 оны алдад авид инженерийн хийсэн судалгааны ажил байгаа. Энэ судалгааны ажлуудаар бол орон нутгийн хэрэгцээнд нэг 22 сая тонны нөөцийг батлуулсан. Тэр үеийн геологийн яамны шинжилгээ ухааны техникийн зөвлөлийн хурлаар. За сүүлд бол одоо энэ лиценз авсан лиценз эзэмшигч байгууллага өөрийн хөрөнгөөр хайгуулын ажил хийж нөөц оруулсан. За энэ нөөцийг 2008 оны 8 сард эрс соёлын зөвлөлд хүлээж авч хэлэлцэж хүлээж авсан. Энэ тоогоор бол 85.6 сая тонны нөөцийг бодиттой одоо Б зэргээр 1.8 сая тонн нөөцийг С2 зэргээр эрс соёлын зөвлөл баталсан байгаа. За ордын нийт нөөцийн хэмжээ бол цаашаа бол хайгуулын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх үндсэн дээр өсөх боломжтой. Прогнозын нөөц бол 200 орчим сая төгрөгийн прогнозын сая тонны прогнозын нөөц П зэргээр өгөгдсөн байна. Хайгуул бол үргэлжлэнэ.